Мансууруулах юм сэтгцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг зөрчил ялангуяа өсвөр насны хүүхэд залуучууд холбогдсон шалгагдаад байна. Одоо бусдыг даган дүүрэх сэтлээсээ ч юм уу их сурвалжийн тодорхойгүй буруу ташаа мэдээлэл авснасаа болоод за эцгийнхээ хараа хяналт тутамгаас болоод найз нөх танилын үрэлээс шалтгаалаад энэ зүйлийг хэрэглэх ийм шалтгаан нөхцлүүд үүсэж байна. Тэгэхээр эцэг эхчүүдтэй хандаад хүүхдтэй тав хараа хяналтаа сайжруулаач. Тэр нь яг өсвөр насны хүүхдээ мэдээж нөгөө цаг алдалгүй, хугацаа алдалгүй таньж мэдэх нь бол чухал. Тэгээ яаж таних вэ гэхээр хамгийн түрүүнд бол гар хуруу одоо гарын шуун дээр нь бол зүг тариурын сорив байгаа хэсгийг шалгах, нүд нь улааж өргөссөн байна уу, хэд их хоолны дуршлан нэмэгдэх, эсвэл баг болгох, нойрны итгэхийг унтах, эсвэл унтахгүй байх ч гэдэм юм уу, ийм хэмнэл нь алдагдахаас гадна нөгөө нээлттэй чөлөөтэй гэр бүлийнхэнтэйгээ ярилцдаг байсан хүүхэд чинь бүгд дугуй дотгошоо олох, гэр орносоо дайж ах, цухтаах ийм байдалтай болж ирэх. Нөгөө талаасаа нөгөө дугуй номоо байсан хүүхдүүд чинь итгэхий яриа хөөрөө болж ирэх ч гэдэм юм, ийм хүсэл зүйнтэй бол байдлын бол ажиллаж болно. Сүүлийн 10 жилийн хугацаанд мансууруулах бодис хэрэглэсний улмаас амнасаа алдсан хүний тоо 50-д хүрээд байна. Цагдаагийн байгууллагаас мансууруулах бодис сэтгцэд нөлөөлөх эм бэлтгэл хэрэглэсэн иргэд сайн дураараа ирж хэрэгээ хүлээсэн нөхцөлд эрүүгийн хариуцлага тооцдоггүй болохыг сануулж байлаа. Мөн дам хамааралд өртсөн болон хүнд нөхцөлд орсон иргэд 116 дугаартай залхан мэдээлэл зөвлөгөө авч болохыг цагдаагийн байгууллагаас хэллээ.